Оройн минь, итгэлийн ахын дүүсээ. Бурхны ивэл та бүхэнд минь байг. Өнөөдөр энд та бүхэнтэйгээ хамтдаа байгаадаа маш их баяртай байна. Та бүхнийг Библийг уншиж, номлолыг анхааралтай сонсож, Бурханд таалагдах гэж хичээдэг гэдгийг тань би мэдэж байна. Энэ л хамгийн чухал нь юм. Бурхныг бүх зүрх сэтгэлээсээ хайрлаж, бүх талаараа түүнд таалагдахыг хичээх нь маш чухал юм. Хэдийгээр бидэнд маш их сул тал байдаг ч, заримдаа өөрсдийгөө бүрэн чөлөөлж чадахгүй зүйл бидний дотор байдаг ч Бурхан зөвхөн бидний зүрхний хүслийг хардаг. Магадгүй бидний хүн нэг бүрт өөрчлөгдөх ёстой зарим нэг зүйл байж болох ч, бид хийж байгаа үйлдэл бүртээ Бурханд хайртай болохоороо түүнийг баярлуулах гэж хичээдэг гэдгийг эзэн харж байдаг. Хэрэв бид хэн нэгнийг хайрлах юм бол, бид тэр хүнээ баярлуулах гэж бүх талаар хичээдэг шүү дээ. Бурхныг баярлуулах гэж хичээх нь үүнтэй л адил юм. Хэрэв бид Бурхныг үнэхээр хайрладаг бол бид түүнд таалагдах гэж бүх талаараа хичээх болно. Үүнийг Бурхны бидэнд өөрөө ч бас заасан шүү дээ. Тэр хэлэхдээ, чи эзнээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлах ёстой. Сайн цагт ч муу цагт ч амьдралынхаа хорон бүртд гэр бүлийнхнээсээ ч илүүгээр хайрлах ёстой гэсэн байдаг. Гэр бүлийнхэн маань Бурханаас биднийг холдуулах гэж оролдлооч бид Бурханаа бүхнээс дээгүүр тавих ёстой юм. Ичиж зовлгүйгээр, гашуудал гачигдлаас ч илүүгээр, баяр цэнгэл, эд хөрөнгө, ядуурл гээд бүхнээс илүүгээр бид Бурханаа хайрлах ёстой. Бүхний ихэнд Бурхныг тавих хэрэгтэй. Бурхан оршдог. Тэр үүнийгээ ч бидэнд маш олон удаа харуулсан. Хэрэв Бурхан оршихуйгаа бидэнд таниулаагүй бол бид өнөөдөр энд байхгүй байх байсан. Харин тэр бидэнд өөрийгөө илчилсэн юм. Бидний хэн нэг нь ариун сүнсээр дүүрч хайр хэлээр ярихад ямар гайхалтай байдаг билээ. Үүнийг бид зүгээр л хийчихдэггүй. Энэ нь Бурхны хүслийн дагуу л өгөгддөг. Харин ч үүнийг биеэрээ амссан нэг нь надтай юу тохиолдоод байна? Надад мэдрэгдэж байгаа энэ зүйл юу вэ гэж гайхдаг. Үүнийг зөвхөн дэлхийн хүчнээс гадуур хүчин л үлдэж чадна. Хэний ч мэдэхгүй хэлээр бусдыг яриулж чаддаг хүчин гэж Бурханаас өөр байхгүй. Ямар ч хүн төрөлхтөн, ямар ч технологи, ямар ч шинжлэх ухаан үүнийг үйлдэж чадахгүй. Зөвхөн сансар окторгойг эзэгнэгч, агуу хүчит Бурхан л үүнийг үйлдэж чадна. Маш олон хүний хувьд Бурхан нууцлагдмал хിവэрэ байдаг. Харин бидэнд энэ нууц дэлгэгдсэн юм. Тийм болохоор бид зүрхнийхээ гүнд энэ бүх зүйлийг мэдэрдэг, биеэрээ амсдаг. Тийм болохоор бид өнөөдөр энд байгаа юм. Тийм болохоор энд бид сүм болон цуглаж байгаа юм. Учир нь энэ чуулганд Бурхан өөрийгөө маш гайхалтайгаар бидний амьдралд илчилдэг. Мэдээж бид гэртээ залбирахад, бичээсийг уншихад, Бурхан тэнд ч бас бидэнтэй хамт байдаг. Тэр биднийг харж, биднийг сонсож байдаг. Гэвч та нар цугларцгаа гэж Бурхан хэлсэн нь бас нэг онцлогтой юм. Учир нь чуулганд Бурханы илчлэл илүү их байдаг. Тэнд эзэн өөрийн тааллын дагуу биднийг өөртөө үйлчлүүлэхийн тулд сүнслэг бэлэг авьяасыг хүртээдэг. Бид нар Бурханд хэрхэн үйлчилдэг билээ? Бид гар тавьж, иш үзүүлэлэг өгч, олон янзын сүнслэг чөлөөлөлтөөр үйлчилдэг шүү дээ. Бурхан бидний эргэн тойронд байдаг. Тэр бидний зүрхэнд байдаг. Бидний амьдралд оршдог.